Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ өнгөний зохиом шийд сурах болно. За ингэхдээ өнгөний уусал тэрнээс гадна ингээд юм хоёр хоос төр нийлүүлээд цуврал зураг хэрхэн зурхыг сурна. За өнөөдөр бол ашиглах өнгөнүүд бол хамгийн тод өнгөнүүд байгаа. Цагаан шар, улбар шар, улаан, цэнхэр, ногоон гэсэн өнгөнүүд байгаа. Тэгээ нэмэлтээр бас дуртай өнгө нэмж болно. За ерөнхийдөө ингээд голдоо цайвар. Тэгээд үндсэн өнгөнүүд маань ингээд гоё тойроод солонго хэлбэрээр тойроод тэгээд гадагшаагаа ингэж бараан болохоор байгаа шүү. За ер нь юм цуврал зураг зурхад анхаас нь ингээд хоёулыг нийлүүлээд зурвал амар байдаг. Тэгэхгүй ингээд нэгийг зурчаад нөөцлөг орно гэдэг нь худлаа байдаг. За одоо бүгдээ хэлцгээе. Бүгдээрээ нөгөө нэг л палетертэй. Тэгээд энэ таглалтаа бол яг л энэ бэрээр хийх учраас анхнаасаа гоё бодолтой байх хэрэгтэй. Яг вэ гэхээр хамгийн цайвраасаа эхлээд дараа нь үндсэн өнгө рүү ороод тэгээд баруун руу орно гэсэн үг. За хамгийн цайвар цагаан маань энд байна гэж тооцоолъё. За хажуудлын бол дараа нь болчих болно шүү дээ. За юу ч гэсэн ингэж жоохон чиглээ. Эндээс маань гоё нар тусч байгаа маягаар. Эхлээд цагаанаа тавьбал зүгээр агаад. За энэ зургийг яг багшгүй биш арай жоохон том хоос дээр зурвал илүү гоё гэртээ тавих чимэгтэй байх болно. Ингээд нормал болчихлоо. За шар өнгөнүүд маань болохоор ингээд доошлоо. Яна. Баг зэрэг яантай хэлж бол шар болголоо. За акрилик нотын дээрээ ингэж их гоё үсэж байгаа. За одоо арай жоохон улаан руу оруулж өгцгөө. За ер нь энэ маань яг суур учраас их гоё нэг тийм бичлэлт багтай байвал зүгээр. Тэгээд гоё уусалтай маягаар. За дээшлүүлээд одоо бүгдээрээ ягаан өглөө оруулцгаая. Одоо ингээ анзаарах юм бол хуучин өнгөн дээр холиод яваад байгааз ингэж ш гоё хоорондоо уусч өгнө. За эдээс ягаан өнгө цаантаа харилцгаая. За улаан өнгө дээр байгаа дээрээ улаанаа өшөө бараа болгоцгоо. Ийшээгээ баг зэрэг ингэж оруулж өгөхгүй бол яг энэ дээрээ дуусчих юм бол ингээд яг уусалт маань хоёр зураг маань хоорондоо салж харагдана. За биер улаан байгаа дээр яг талаа ер нь дуусах чинь та. За хөнөөсөө баг зэргийг авлаа. Улаан өнгөө шууд хартаагаа холихоос илүү иймэрхүү бусад бараан өнгөтэйгээ холих юм бол бас их гоё бараан өнгө үүсдэг. Тэгэхгүйгээр нөгөө шууд ингээл бараан болгож идэнгүүтээ хартаа холонгууд яг тийм саарлах магадaltaй байдаг шүү. Тийм агаад эндээс нь дахиад тод улааныг явуулаа. Бүгдээрээ уусгаж байхдаа айгүй гоё таймнаар ингээл өнгөнүүдээ бабагаар уусгаад яваад иж болно. За том талбай дээр зурж байгаа бол анхнаасаа томвтор багс авбал зүгээр. Энийг багшин дэвшлүүлээд.
уусгалт нь ямар ч болсон бай. Ямар ч тач ард нь нөгөө нэг юм цагаан хоосны эсэ үлддэг. Тэрийг үлдээхгүйгээр бүгднийг гоё таглах хэрэгтэй. За ийшээгээ хөлбөр нь нэмэгдэнэ. Бүгдээрээ энэ зургийг батаач. Ингээд анх эхлэхдээ бүгдээрээ улаан шар хүмүүс ихсэн бол одоо бие маань цэнхэр өнгөтэй байгааз. За одоо энийг цайраас ихсэн бол одоо ийшээгээ бүгдээрээ бараанаас нь эхэлцгээе. Саний биерэн төхөнгөөрөө энийг өргөжлүүлээд явна. За цэнхэр өнгө авангуудаа ийшээгээ бас оруулаад өгөх хэрэгтэй. Хижээж гоё байсан тийм ээ. Биерэн төхөнгөө сайдаар цэвэрлэцгээе. Магадгүй ийшээгээ жоохон шар өнгөтэйгөө цэнхрээ хойлоод бараанагаа үүсгэе. Өнөөдрийн зураг маань өмнөх зургаалаа бодвол харьцангуй хялбар хэрнээ маш гоё чимэг болж өгч чаддаг энэ зураг байгаа. Магадгүй бас бид нар эндээс өмнөний уусгалыг сурч авах боломжтой. Аль үгээр аль үгийг холвол өөр өнгөсж байгааг. За одоо эндээсээ дэш за энэ цэнхэр өнгө байгаа дээр бүгдээрээ нэгэд цэнхэр өнгө рүү орцгоё. За одоо бир маань нэгэд цэнхэр өнгөний төрөл рүү орсон байна. Бананасаа эхлээд усгал. Энэ хоёрын хооронд одоо нуусалт маань харагдахгүй байна тийм. Тэгвэл баг зэргийн ягаан өнгө авах. Ягаан өнгөөр за одоо ингээд бүгдээрээ биеэ нэг удаа угаалаа. Эргээд цайвар хэсэг рүү орцгоё. За бүгдээрээ одоогоор бол яг ингээд нэг юм миний тавталтаа явж байгаа. Хацныхаа дараа уусгалтаа бүр тодорхойлгоно. Юу ч гэсэн хаагуур ямар өнгө байх уу тэрийг ингээд тодорхойлоо авчихна гэсэн.
За одоо ингээ бүгдээрээ хатаацгаая. Хатаасныхаа дараа уусалтаа өшөө ям байцгаана. За одоо бүгдээрээ нэг удаа хатаацсан байгаа учраас хоёр дахь явцгаая. За одоо ингэхдээ яг гоё нийлүүлж тавьж байгаа хэлнэ. Саний цайвраа. Дахин нэг хатагшин тараа. За нэг баг зэргийн шармартайгаа хийвэл гоё юм. Акрилик маань ингээд нэг хатсныхаа дараа хоёр дахь үг тавингууд их гоё шууд дарагддаг нь амар байдаг. Тийм болохоор ер нь альцгийн зургатаа бараг шууд ингээд ямар нэгэн өнгөөр тагалчаад дээрээс нь явбал амар гоё байдаг шүү. Тэгвэл нэг удаагаар шууд яваад дуусчихаар бараа өнгө биш цайвар өнгөний хувьд бол яадаг вэ? Ардаас гэрэлтэд идэв штэ. Тэгээд тэр маань жоохон дутуу арга болоод. За одоо ингээд энэ гадналынхаа нэрнэр болохоор бараа. Тэгээд одоо өмнөд нь иймэрхүү холилдсон байхад болно. За хэрвээ дахиад цай уусахгүй байвал баг зэргийн ус халиад тэгээд усгацгаая. За одоо бүгдээрээ яах вэ гэхээр хав харангүй бариад за энэ хөвгтөрөө олж. Тэгээд одоо ингээд энийг гоё дэшгээ тэнгэр гэж бодоод моднуудынхаа дэшгээ өндрийг босгоцгоё. За харангүй ингээд баг зэргийн жоохон усаа тааруулаад баг зэрэг шингэн болгож байгаа татахгүй бол нөгөө жоохон зуураад идэх шүү. За ингээд үзүүлэг нарийнхан байж байгаа доошоогоо бүдүүрнэ. Тэгэхээр яг энэ хавтгай биер зүгээр агаад ингээд гоё гараараа. За урт өндөр янз янз.
Ингээ өргөслөө. За усанд харах юм бол ингэж гоё явна. Хэрвээ акрилийнхаа усыг тааруулах нь хэцүү байвал бэрээрээ ингээд гоё хөнгөн дасгалууд хийгээд авах хэрэгтэй. Тэгээд явандаа сурчнаа. Аа хэсэгтээс. Ноднод маань одоо хоорондох зайн тийм ээ. Тэгээд дээрээс нь урт өндөр нь ингээ хоорондоо давхцахгүй байвал их гоё болно. Тэгээ мэдээж мөн нарийнасаа өргөлөө явна. Өргөнөөс нь нарийн явахаар жоохон болох болчоод идэг. Зүрийг нь жоохот гэж. За энд одоо хамгийн өргөн бодгийг зурцгаая. Бас өргөний хувьд ч гэсэн өөр байвал гоё тийм ээ. За одоо ингээд ганц хоёр жижигхэн залцсан моднуудыг үзгөөе. За одоо энэ дээрээ явах вэ гэхээр бүгдээрээ мөчрөөд нэмж өгцгөө. За түрүүнээс хойш дадал хийсэн учраас гайгүй яг хоо энэс бүр нарийнхан жижигхэн биер бас бариад зурч болно. Аль өөрийнхөө дадаж сурсан нэвтэйхэн биерээрээ зурцгаагаарай. За мөчрнүүд маань ихтэй бодтой байх шаардлагагүй. За бүгдээрээ одоо моднуудаа хатаацгаая. За одоо бүгдээрээ хамгийн одоо ингээд ундуудад тавьсан байгаа шүү тийм ээ. Одоо яг энэ өмнөхөө дарааллын дагуу бүгдээрээ модон дээр навчиж зурж нэмж өгнө. За гэхдээ одоо модныхоо дээр доотлынхаа хэсгүүдээс эхлэе. За моднуудаа ер нь бол хатаачвал зүгээр. Зарим нь ингээд одныхоо мөчр дээр мэдээж нарлуугаа ойртох тусмаа бичлэлтүүд маань юм жижигхэн болж ирнэ. Ям доошогоо бол том. За одоо эндээс ахуулаад баг зэргийн ягаан оруулж өгсөн. За яг бүтэн сайн холихгүй байж байгаа. Гоё ингээд гоё чөлөөтэй. За энэ ерөнхийдөө нэг акрилик маань араас нь хатаад шингэждэг учраас зарим хэсгийг ингээд гоё өтгөн тавиад өгөх хэрэгтэй. За ялангуяа энэ бараан хэсгүүд дээр бол ингээд бүр юм өтгөнөөр түрхээд өгөх хэрэгтэй. Бүгдээрээ яг ийм байдлаар суураа тавьцгаачаад тэгээд дээрээсээ цайваргуу хөвцгаана. За жишээ нь одоо нэг яг уусалтай сайн болж чадаагүй гэж бодож байгаа хэсгүүдээр ерөөхдөө
бичил техник гэдэг үл зүгээр бүтэхтэй шиг. За одоо эндээс чинь дээшээгээ улбар шаг болж хувирна гэж одоо дээшээ бол хүрээ ягалгаа хувирна шүү дээ. Нэг артлынхаа фон дээр сайн уусгаж чадаагүй юм аа. Энэ авчаараа уусгачих болно гэсэн үг. Ингээд аль болох юм бэрний маань хэлбэр хэмжээ ингээд давтагдахгүй яг ингээд тоологдохоор одоо ингээд хоорондоо нэг ингээд салгацсан байдаг шүү дээ. Тэгэхгүйгээр ингээд гоё дээрээс нь давхарлаад чөлөөтэй хийгээд өгөх хэрэгтэй. Ягаан гоч ишээгээ сайн. За одоо ишээг бол цэнхэр өнгө тийм ээ. За цэнхэр өнгө юм. За одоо эндээсээ ишээгээ хөнгөлөг орцгоо. За одоо нэг хөнгөлөг. За цэнхэр дээр мэдээж холино. За ногоон дээр одоо шарангуй хийцгээе. Энэ хоёрын хоорондоор за дахиад ягаан өнгө хийх хэрэгтэй байна. Тэгэхээр ягаан тааруулсан. Тийм аа тэгвэл өнгө нь ингээд гоё усаад тэр. За одоо ингээд нөө бүгдээрээ ингээд нэг тойрог хэлбэрээр зурж ангууд зурнууд маань эхнээсээ хатцсан байгаа. Бодгонууд маань хатцсан байгаа. Тэгэхээр одоо эргээ өмнө нь зурж ирснаасаа илүү тод өнгөөр нэмээд тодруулж өгцгөөе. Саний улаан дээрээ нэмнөө өөртөө ерөнхийдөө баг зэрэгээ тэгэж гоё давхцуулаад зурвал гоё шүү. Энэ үзүүлэг ингээд юм жижигхан юм олон гоё юм чамаа гоё бужигсан байл гоё. Шиг юм ингээд ягаан өнгө оруулж өгцгөө. За ингээд шар өнгө холохгүйгээр яг цэвэр ягаанаар модных үзрүүдийг мэдээж ингээд дараад явах юм бол яг цаагуур нарсан юм шиг гоё бидтэй болж байна. За доошлох туснаа мэдээж нөө томорно гэдгээ батж болохгүй. Тэгэж бүх зорилгууд маань яг үзүүр дээрээ тэрхэд тод явуулдаг хэрэгтэй. Тийм учраас энэ хэсгээр нь ингээд бүр хамгийн гоё тод хэсгүүдийг хийж өгцгөө. Тийм үү. Наашаага бас товгор явуул гоё тий.
Тэгэхээр арга ингээд биенийхээ үзүүр дээр машин өтгөн будаг аваад тэгээд ялаад байх хэрэгтэй. За эндээс эргээд цэнхэрэнг рүү орцгоё. За одоо ягаан өнгөө багсгаад цэнхэрэнг рүү орцгоё. За энийг ерөнхийдөө дарааллыг нь бол дээрээ ямар ч өөрсдийнхөө дуртай дарааллаар хийж болно. Эсвэл заавал ингэж олон өнгө уусгахгүйгээр яг нэг дуртай цөөхөн өнгө дотроо бас хийж болно шүү. Одоо бидний энэ маань зохиомж гэж явж байгаа учраас ямар ч тийм юмд баригдах эсгүй. За одоо бүгдээрээ ерөөсөө хамгийн цайгаар цагаан өнгнөөсөө энэ тэнд товшоо. За ерөнхийн нэг тийм хөдөлгөөн байгаа зингээ гадагшаагаа бараа мөртлөө эндээс яанаас ингээд гоё юм шаардлагаа явж байгаа хөдөлгөөн. Энийгээ бас гоё тодруулаад өгвөл сонирхолтой. За зарим хэсэгт нь ингээд бүр гоё цагаан нэг нэмэдэг. Тэгэхээр одоо зураг маань бүр гоё өнгө нэмэх гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ уусалтаа янз янзаар хийх боломжтой. Ингээд яг энэ шарыг заавал энд байрлуулахгүй ягаан нэг нэг талтаа ч юм уу те. Тэр ерөнхийн нөгөө зураг суурийг нь авцсан байхад дуртаагаараа хийж болно. Заавал одоо ийм болох хэрэгтэй гэсэн юм бол байхгүй. Ерөнхий зүй тогтвол ингээл юм голлуугаа гоё цайвар байвал сонирхолтой болохоор. За өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ ингээд ийм хос зураг хэрхэн зурхыг мэдэж авлаа. За тэгэхээр одоо ингээд тавьсан ч гэсэн ерөнхийдөө гоё хоорондоо нийлж харагдаж байгаа сте тий. Энэ дээрээс маань ерөөсөө ингэж юм өнгөнийхөө уусалт тэгээд хэлбэр хэмжээ бүгднийг өөрчилж болно. Тэгээд энэ зургаа гоё бүгдээрээ хөгжилтэйгээр зурцгаая баяртай.